Монгол Улсын ерөнхий сайд Хүсгэл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд засгийн газрын гишүүд аймаг нийслэлийн иргэдийн төлөв хурлын дарга засаг дарга нартаа мэдээлэл өгөх захим хуралд Дус аймгаас оролцлоо. Хуралд 21 аймаг нийслэл 330 гаруй сум дүүргийн удирдлагууд оролцсон байна. Засгийн газрын хэрэглэх газраас 2026 оны 1-р сарын 15-ны өдөр аймаг нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын дарга засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж, үр дүнгийн гэрээнд гар үсэх зурхаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү арга хэмжээний өмнө Монгол Улсын засгийн газраас 2026 онд баримталж ажиллах эдийн засаг, нийгмийн бодлого, салбарын бодлого чиглэлээр аймаг нийслэл сум дүүргийн удирдлагуудад нэгдсэн ойлголт өгөхөөр энэхүү захим уулзалтыг зохион байгуулж байгааг засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд дарга мэдээлжээ. Өмнө нь аймаг нийслэлийн удирдлагуудын хүрээнд мэдээлэл солилцдог байсан бол энэ удаад аймаг нийслэл сум дүүргийн удирдлагууд хилцэс агентлагийн дарга ажилтнуудад мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэж байгааг тодтоглоо. Төрийн бодлого үйл ажиллагааг иргэдэд хүн сурталгүй ил тод нээлттэй хүргэх ёстойг анхаарууллаа. Монгол Улсын ерөнхий сайд нийгмийн эдийн засгийн байдал 2025 онд хүрсэн амжилт болон 2026 онд засгийн газраас баримталж ажиллах бодлого зорилт тэргүүлэх чиглэлүүдийн талаар товч мэдээлэл өгчээ. Ингэхдээ эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх өргөөжийг ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний талаар товч танилцуулаад эдийн засгийн өргөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж орлого амжиргааг хамгаалах бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчлох, макро эдийн засгийн доктортой өсөлтийг дэмжих чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачлагтай ажиллах ёстой гэлээ. Захим хурал 4 өдөр үргэлжилнэ. Өнөөдөр буюу 2026 оны 1-р сарын 5-нд засгийн газрын хэрэглэх газар, аж үйлдвэр эрдэс баялагын яам, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, хүнсгүй аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, салбарын бодлого чиглэлээр танилцуулж мэдээлэл хийнэ. Яамд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх орон нутгийн удирдлагууд нэгдсэн ойлголтод хүргэх зорилго бүхий захим хурлын дараа энэ сарын 15-нд нэгдсэн зөвлөгөөнд зохион байгуулж ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгөх юм байна.